Нүүр бичихгүй шүү дээ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Баян Мөнх. Key Mortgage компанид mortgage-ийн зөвлөхөөр ажилладаг. За би та бүхэн өнөөдөр FHA loan буюу Federal Housing Administration loan чи вэ гэдэг талаар чухал мэдээлэл өгье. За өмнөх бичлэг буюу өнгөрсөн 7 хоногт би та бүхэнд conventional loan гэж юу вэ гэдэг талаар бас мэдээлэл өгч байсан. За тэгэхээр энэ 7 хоногийн сэдэв маань FHA loan гэж сэдв өгөх гэж байна. За тэгэхээр юу юм бэ гэхээр FHA loan гэдэг маань Америкийн засгийн газраас баталгаажсан одоо insured хийгдсэн өөрөөр хэлбэл даатгагдсан зээлийг хэлдэг. Тэгэхээр яа гэм бэ гэхээр анхлан худалдаа авч байгаа байр худалдаа авч байгаа зээлдэгч за мөн дахин худалдаа авч байгаа зээлдэгч гэсэн энэ зээлийг бол авах боломжтой байдаг. Тэгэхээр яа гэм бэ гэхээр за down payment бол хамгийн багадаа 3.5%. За тэгээд түүнээс дэш. За кредит оноо бол ерөнхийдөө нэг хамгийн минимумда одоо хамгийн муугаар ярьлахад 500 буюу за тэгээд 500-аас 580 хооронд бас байж болдог. За тэгэхээр энэ маань юу гэдэг тухайн одоо лендер маань яг энэ зээлийг одоо qualify хийх үү гэдгийг бол шийдвэрлэнэ. За тэгээд down payment та бүхнийсэн 3.5, кредит оноо 500-аас 580. За тэгээд энэ дээр нэг ийм ойлголт байгаа. Mortgage insurance гэж. Conventional loan дээр чи хэдүүлээ private mortgage insurance гэж байсан шүү дээ. За тэгвэл FHA loan дээр mortgage insurance өөрөөр хэлбэл лендрийг эрсдлээс хамгаалдаг. Гэхдээ FHA loan маань яа гэм бэ гэхээр энэ бол урт хугацаанд энэ иншуренсыг энэ даатгалыг төлдөг. За минимумда 11 жил хамгийн багадаа. За тэгээ энэ юунаас хамаарч ингэж хугацаа нь өөр өгдөг вэ гэхээр та down payment хэдийг төлнө тэр хэмжээгээрээ одоо хугацаа нь янз бүр байдаг шүү. За conventional loan дээр хэдүүлээ би хэлжсэн. За таны equity 20 хөрөнгүүд та энэ private mortgage insurance-ийг одоо cancel хийх боломжтой байдаг. За тэгвэл FHA loan дээр энийг хамгийн минимумда 11 жил сар болгон төлөөд явдаг шүү. Тэгэхээр энэ маань юу гэдэг юм гэхээр нөгөө нэгдүгээрт бага орлоготой, хоёрдугаарт кредит оноо одоо жоохон дунд буюу дундаас доогуур тийм хүмүүс зориулсан зээл учраас нөгөө эрсдлээс нь хамгаалж энийг ингэж урт хугацаанд төлж явдаг юм аа. Тэгэхээр яг нөгөө нэг down payment-д та бүхэн өндөр төлөвл энэ хугацаанд хамгийн минимумда 11. За тэгээд магадгүй 30 жилийн хугацаанд төлж явдаг. За тэгээд ямар хүмүүс зориулт юм бэ гэхээр энэ хүү зээл нь за мэдээж та одоо down payment-ийн дүн бага тийм үү таны кредит оноо чинь жоохон тиймэрхүү байсан тий тэгээ ер нь өсөж явж байгаа сайжирч явж байгаа тийм хүмүүс төлнө энэ зээлийг авахд бол боломжтой байдаг. За тэгээд мөн одоо сүүлийн үед яасан бэ гэхээр энэ бол зөвхөн Америкийн нэгдсэн улсын иргэн за үгүй бол ногоон карттай хүмүүс зориулж энэ зээлийг бол олгож байгаа. Бусад одоо төрлийн ямар нэгэн өөр төрлийн одоо immigration статустай хүмүүст бол энэ бол боломжгүй болсон байгаа гэдгийг давхар хэлмээр байна. За тэгээд энэхүү мэдээлэл нь юу юм бэ гэхээр би та бүхэнд яг энэ зээлийг өгнө гэсэн үг биш. Хамгийн гол нь та бүхэн мэдээллийг аваад ер нь зээлийн төрлүүд нь ямар байд юм бэ гэдгийг ойлголт авчих хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө энэ зээл болон бусад төрлийн зээлийн талаар та бүхэн сонирхож байгаа бол надтай холбогдож тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл бас авах боломжтой шүү. За ингээд та бүхэнд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа шүү дээ.